Үйл хөдлөх хөрөнгийн зах зээлд бол ерөнхийдөө үнийн өсөлт бол сүүлийн саруудад бол одоо тасралтгүй эрчимсээр байгаа. Ялангуяа одоо 1 м квадрат орон сууцны хотын төвд бол ойролцоогоор бараг 4-5 сая төгрөгийг бол давцсан байгаа. Тэрнээс гадна хуучин орон сууцны үнийн өсөлт бол бас нэлээд эрчимтэй явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа ер нь энэ үйл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт хэрхэн үргэлжлэхээр байгаа гэж зах зээлийн одоо салбарын үнийн хувьд та харж байгаа юм. Яг манай салбарын хувьд бол яг Монголын эдийн засгаас их хамааралтай, инфляциас ер нь макро эдийн засгаас маш их хамааралтай байдаг. За барилгын материал, үйлдвэрлэгчдийн зүгээс бас хэр хэмжээний одоо өгдөг зардал хэр гарч ийн гэдгээс маш их хамааралтай. За дээрээс нь мэдээж хэрэг ер нь бол бас нийлүүлэлтийн хувьд зээл хэрхэн олгож байгаагаас их хамааралтайгаар үнийн өсөлт болон эрэлт нийлүүлэлт энэгээр бол нэлээд зохицуулагдаж байгаа. Тэгэхээр бид нэр эх жилийг бол бас тийм айхтар бол өөдрөгөр бол миний зүгээс бол харахгүй байна. За нүүрснээс мэдээж ирэх хамааралтай. За банкны бас нэлээд их зээлийн бодлогоодаас их хамааралтай болох гээд байна. Тэгэхээр нэг айхтар бол унчихгүй болов зах зээлийн хувьд бол өсөлт бол явдгаар явах бах жигдхэн. Үнийн хувьд бол нэг 15 орчим хувиар бол барай яваад байгаа сүүлийн хэдэн жилүүдээр. Тэгэхээр тэр хавцаа барих болов гэж хараад байна. Гэхдээ мэдээж хэрэг байршлаас хамаарат бол үйл хөдлөх янз янз үнэ өсөлттэй байгаа байршлуулалтын зэрэглэлээс хамаарат. Тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалт хийж байгаа усуд бол мэдээж хэрэг ямар зэрэглэлийн ямар байршлалт хөрөнгө оруулалт хийхээс хамаарат ер нь бол үнийн хувьд бол эх жилийн хандлага бол янз янз байхаар байгааг бас санах хэрэгтэй байна. Шинэ орон сууцны бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд одоо үнэ бол тодорхойлж байгаа тийм. Тэр шинэ бүтээн байгуулалт хийж байгаа шинэ орон сууц үйл хөдлөлийн үнээс хамааралтайгаар хуучин орон сууцны үн бол бас дагалдаад гарч иж байгаа. Энэ жилийн хувьд бол хуучин орон сууцны өсөлт бол маш өндөр юм үзүүлэлттэй байлаа. Яг доллараар ингээд үзэх юм бол орон сууцны хувьд бол манай зах зээл бол доктортой байгаа боловч яг төгрөгөөр ингээд үнэлээд тооцоод ингээд үзэхээр өсөлт бол савлгаатай маш савлгаатай байгаад байгаа. Тэгэхээр бид нэр инфляц, за тэгээд нийгмийн дэд бүтэц, за тэгээд шинэ бүтээн байгуулалтуудын одоо үн ханшийг барих татврын орчинтой холбоотой ийм зүйлүүд дээр анхаарчвал манай ерөнхийдөө Улаанбаатар хотын зах зээл бол бас докторч хандлагатай. Бас нэг сонирхуулаад хэлэхэд бол дарханд бол бас бид нар салбараа нэгээд ингээд хагас жил гарan болоод ингээд хэлж яхад бол борлуулалт маш эрчимтэй өсөж байна. За тэнд бол бас хэрэглэгчийн зандал бол үйлчлүүлж дадаж эхэлж байна. Улаанбаатарт бас төстэй. Дээрээс нь бүтээн байгуулалтууд бас огцом гарч байна. За тийшээ бас амьдрах хэрэглэгчийн хандлага бас Улаанбаатарын одоо төвжирлэл болон босод ерөнхий бас нэг юм хөндөрлүүдээс бас зайлс хийгээд дархан эрдэнэт рүү бас ийм суурьшиж нүүх юм хандлагатай худалдаа авалтууд бас хийх нэлээд тийм урсгал нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Орон сууц худалдаа авах байгаа хүмүүсийн хувьд зээлийн болон одоо бэлэн төлөлт ч юм уу те за зарим барилгын компанийн хувьд бол нөгөө бартераар бас үйл хөдлөлгөө борлуулдаг шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө танай компанийн хувьд бол худалдаа авагчдын дунд төлөлтийн хэлбэр ямар хуу байгааг гэж та харж байгаа вэ? Ер нь бол ипотекийн зээл бол мэдээж байгаа. За тэрнээс гадна бас хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хэрэгсэл нь ямар байгаа вэ? За нэг сонирхолтой ер нь бол статистик байдیں۔ За гадны улсуудад бол мэдээж хэрэг зээлээр авах болон бусад төлбөрийн нөхцлүүдээр уян хатан төлбөрийн нөхцлүүдээр авах хандлага маш их байдаг. Монголд бол бас дэлхийд цөөхөн байдаг болов уу гэж би бодож байна. Бэлэн төлөлтийн худалдаа авалт бол маш өндөр хувьтай байдаг. 60-аас дээш хувьтай, сар сараас хамаарат 60-аас дээш хувьтай байдаг. За мэдээж хэрэг ипотекийн зээл бол жижиг байрнууд дээр нэлээд их гарч ирдэг. За бартер тодорхой хэмжээнд байна. 3-т ер нь бол одоо төлбөрийн худалдаа авах нөхцлөөрөө бол 60-аас дээш хувь нь бол ойролцоогоор бэлэн төлөлт. За 17 орчим хувь нь бол зээлээр. За тэр дундаа бол бас 17%-аас арай жоох ахиу хувь нь бол ипотекийн зээлэр. Тэгвэл яг ипотекийн зээл бол банкныхан бас бодлогоос хамаарат улиралтай өөр ах шиг байна. За бартер бол мэдээж хэрэг зах зээл жоохон хүндрэх тусам бартер руугаа арай их ороод ах шиг байгаа. За бартерын хувьд болохоор энэ жил бол машин аяг их маш их орж ирж байгаа харагдаж байна. За барилгын материалын зүгүүд юм бартер бол бас нэлээд байдаг. Гэхдээ энэ жил бол машины бас худалдаас нэлээд таар байгаа учраас бартер нь нэлээд үйл хөдлөх болох сонирхол зах зээл дээр нэлээд ажиглагдаж байна.
Тэгэхээр ипотекийн зээл бол одоо олгож эхлээд бас нэлээдгүй олон жил өнгөрч байна. Орон сууцны үнийн өсөлтөд бол ипотекийн зээлийг нэлээд одоо буруутгадаг шүү дээ. Тэгэхээр ипотекийн зээл олголт дээр бас ямар байгаа гэж та харж байгаа. Ер нь зээл олголтын үр дүн одоо нэг агаарын бохирдлыг бууруулах гэдэг зорилттойгоор бол анх орон сууцчлах төслийг дэмжих гэдэг ийм зорилттойгоор ипотекийн зээл олгож ирсэн. Гэхдээ одоо бол зээлд хамрагдах хүсэлтэд эргээд ер нь бол бараг 2-оос дээш жил хүлээж байна. За тэрнээс гадна ипотекийн зээлийн хүүгийн тал дээр бол бас салбарынхан нэлээд өөрчлөх шаардлагатай гэж харж байгаа. Таны зүгээс ер нь ипотекийн зээлийн хэрэгжилт ямар байх нь зүйтэй гэж бодож байгаа вэ? За ипотекийн зээл бол эргэлт нь маш их байгаа. За таны хэлж байгаачлан очр бол маш удаан хүлээгдэж байгаа. За очроо бол хэрэглэгчдийн зүгээс бүртгүүлснээс хойш ер нь бол яг хязгаар гарах нь бол маш тодорхойгүй ийм байдалтай байдаг. За тэгээд ер нь бол төлөвлөсөн байр, өөрийн өрхийн санхугаа төлөлөөд ингээ явхад бол ипотекийн зээлийн хэрэгт энэ удаан судлагддаг, өгөгддөг санхүүгийн хөсвөр нь хязгаарлаг нь бол байгаа байдал нь бол яалтчгүй нөлөөлж байгаа. Гэхдээ тэр бол өөр банкны өөрийн бодлогын асуудал байгаа бах, илүү тусдаа судалгааны асуудал байдаг байх. За манай зүгээс бол ингээ харж яхад манай зах зээл дээр бол жижиг мэдээж хэрэг жижиг метр квадрат дээр голцоо байр авагдаж байгаа. Гэхдээ ипотекийн зээлийн бас нэг яг тэр утаа багасгах тал дээр бол хоёр дахь орон сууц авах тал дээр бол бас ипотекийн зээлийг нэлээд ашиглаж байгаа. Хүмүүсийн зүгээс ажиглагдаж байгаа. Тийм учраас бол ипотекийн зээлийн зүгээс бол утаа багасгах тал дээр бол бас яг 100% бол үйлчилж байгаа гэж бол яг зориулагдж байгаа гэж бол би бол харахгүй. Тэгтээ бол мэдээж хэрэг 50-аас дээш хувиар бол анх одоо байр худалдаж авч байгаа хүмүүс зориултын дагуу аваа явж байгаа байх. Ер нь бол ажиглахад бол жижиг метр квадраттай арай хямд стандарт ийм төслүүд рүү ипотек бол яг чиглэж болж чадж байгаа. Тэгэхээр түрээсийн орон сууцны тал дээр бас өнгөрсөн жил манайд бас ярилцлага өгж исэн зочин хэлж исэн. Ер нь бол Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны эрэлт бол нэлээд нэмэгдсэн гэд. Тэгэхээр танай компани зүгээс бас сүүлийн үед түрээсийн орон сууцны зах зээлийг ямар ингэж харж байгаа вэ? Хэр их эрэлт нийлүүлэлтийн орчин ер нь ямар байгаа вэ? За түрээсийн яг ийм үйл хөдлөлийн хувьд бол удирдлагын шин чанар маш их ажиглагддаг. За мэдээж хэрэг 8, 9, 10 сар бол маш их байдаг. За тэгээд тэр нь бол манай эдийн засгтай холбоотой шүү дээ. Яг 9 сараас ирнэ эдийн засаг бас ахиж нэг юм эхлэх юм, рестарт хийх юм үе шаттай яваад байдаг. За тэгээд өвлөөс бол ерөнхийдөө буурж байгаа ажиглагдаж байна. Одоо бол за түрээс орж ирж байгаа одоо 8, 9 сард орж ирсэн түрээсүүд бол маш хурдан түрээслэгтээд явж байгаа боловч 10, 11 сараас түрээслэгтээд ирэхээр ер нь бол удаашрах хандлагатай байгаа даа. За түрээслэе гэж байгаа хүмүүс нь ч бага одоо эрэлт нь нийлүүлэлт нь ер нь багасч байна. За эрэлт нь ч гэсэндээ бага байгаад байна. Яагаад тэгэхээр яг сезоных үеэ хүмүүс бол ашиглаад түрээслээд түрээсэлж авах нь авчиж байна. За гэхдээ түрээсийн үн бол бас байршлаас хамаарат янз янз байгаад байна. За ялангуяа за дэд бүтцтэй ойрхон түрээсүүд бол үнэн бага зэргийн нэмэгдсэн. Гэхдээ орон сууцны худалдаа авалтын үнээс бол гүйцэхэргүй. Түрээс бол энэ жил бол арай жоохон өсөлт бол багтаа байгаа гэж ойлгож болно. Дэд бүтцээс жоохон хол байгаад ирэхээр түрээс бол үнэн их өссөн, ажиглагдахгүй байгаа тийм өнгөрсөн жилдээ харьцуулахад. За ер нь бол нэг түрээсийн хувьд бол жоохон зогсон байдалтай. Өнгөрсөн жилээс нэг өсөлт гарах, ажиглагдах байдал нь бол бага л байна.